Нэн чамааг бясалгаад дэлхий цөмөртөл алхахыг сүйдрэмэн урагдуулж урагдаг. Эмтрхий орчлон дундуур марал бог шиг урамцсаар эрхэн тасартал ханьсий үсмэн унуулж унаг. За ингээд яг нөгөө дуунуудаа яг бодоод үзсэн чинь дуунууд маань ингээд хүлэгтэй юм байна, бөхтэй юм байна, биелгээтэй юм байна, айрагтай юм байна. За инхээр зэрэг яг л нөгөө нэг бүгдээрээ Монгол ахуйг харуулсан ийм уран бүтээл болж таараад байгаа. Тэгэхээр энэс юу ажиглагдаад байгаа гэхээр бид нар ч одоо ингээд хотчих тусам ерөнхийдөө бол ахуйгаасаа илүү холдож гин, өв соёлоо мартаж гин гэж ярьдаг. За гисэн чинь нөгөө хийд болоод гараад ирж байгаа уран бүтээл нь яг л нөгөө нэг бидний нөгөө хайртай мартагдаад байна гэдэг ийм одоо ахуй байна л да. Тэгэхээр яалтчгүй дуу гэдэг бол тухайн нийгэм цаг үедээ те альва түүхийг хүртэл өгүүлж ингэж мартагдуулахгүй гэж цааш нь ихшиглүүлж явдаг ийм одоо амьтай зүйл юм а гэдгийг бол харагдаж байгаа юм л да. За тэгэхээр хамгийн эхнийхээ яриаг чагнаахаас эхлэе. За яагаад таныг онцлоод байгаа юм бэ гэхээр за ерөнхийдөө үзэгчд маань сонссон байх. Амаргийн хээ, зүрхэн домог, хүлэг гэдэг за ийм гурван уран бүтээл байгаа юм л да. Энэ гурван уран бүтээл бол маш олон хүмүүс сонслоо. Би одоо чагнаахтай холбогдоод ирсэн чинь за ямар дуу юм болдог баг өөрөө ч бичснээ мартсан байлээ шүү дээ уран бүтээлээ. Тэгэхээр энэ уран бүтээлүүд бол хүмүүсийн чихэнд их хоногшоод байгаа юм л да. Тэгэхээр ер нь үг өөрөө их тийм тансаг байж ич хүмүүс бас илүүтэй хүрдэм болов гэж бодоод байгаа. Тэгэхээр энэ дээр та энэ уран бүтээлүүд дээр одоо шүлгээ бичихтэй яг юу бодож байна? Зүгээр бичээд орхисон байсан чинь дуучин нэрээд дуу олгоод олон хүн хүрчихсэн. Мөрмин шашир дилэ тэрвэ бануда хосндоо санаа сайхан дуучин ардын салхин айлгуу хөврөөд бануда. Ер нь хөгжиж байгаа хэрээр өнгөрсөн рүү тэмүүлдэг гэж юу гэдэг шүү дээ. Тэгээд одоо бид нар орчин үеийн дуу хитий олон гоё дуу хийсэн. Бид нар чинь угсаар ерөөсөө нүүдч яахгүй хөдөөний ахуй амьдрал байдаг учраас энэ тэр оюун ухаанд нь салшгүй бололтой. Тийм учраас энэ хөдөөний тухай энэ Монгол архины ахуйн тухай бичвэл ерөөсөө энэ хүний тэр матгсан тий дурсамж гэдэг юм уу ардсан тэр өвж Монгол хүний заагаас хэрэгдэг. Хичнээн хотож яваад яасан хамаагүй хэрэгдэг. Тэр утгаар нь би энэ Монгол ахуй тийм ээ хөдөөний ахуй амьдрал морь мал тийм ээ юу гэдэг тэр ахуй руугаа хэлдэг. Тэгээд түүхээ бас агуулдаг юм уу? Ингэж бичсэн харин тэр хүмүүсийн тэр санамжийн сэргийж явах хэрэгтэй. Би тэгж ойлгоод байна. Манай хоёр дуушны хувьд ч гэсэн ер нь энэ тал дээр ямар бодолтой байна? Тий. Ер нь нөгөө манай монголчууд ч одоо нөгөө яснаасаа цуснасаа гэдэг шиг те. Яалтчгүй л одоо орчин үеийн одоо чиг хандлага хөгжим одоо өөрчлөгдөж байгаа боловч яалтчгүй одоо яг энэ яс заншлаа дагаад яг иймэрхүү дуунуудыг яг илүү сонсоод байгаа нь яг мэддэг шүү дээ те. Тэгээ нөгөө дуулж байгаа бид нар ч гэсэн нөгөө дуулж байгаа дуугаа ингээд яг одоо миний жишээ нь одоо монгол бүхийн дуул жавхланд минь эрчүүдийг магтсан тэгэл монгол морьч юм уу те. Яг эднийг илүү сонсоод байгаа байхгүй. Тэгэхээр яг эндээс харахад яалтчгүй л одоо нүүдэлчин одоо соёл ахуй те яс заншил эднийг илүү одоо төлхөө сонсоод байгаа нь одоо харагдаж байгаа л та те. Тэгэхээр сая чагнафон их сайхан хэлж байна л да. Юм хөгжих тусмаа дандаа өнгөрснийг одоо тэмүүлж байдаг гэж те. Энэ бол яг миний хувьд бас яг бодсон зүйл байна гэж бодож байна. Яг гоё хэллээ яруу наригч юм. Ядуу зүйлийн хөгжил чинь нөгөө нэг ямар үндэстэн байхаасаа шалтгаалж Оросууд жишээ нь одоо ингээл байгаа шүү дээ. Дандаа л ингээл тийм Оросын үндэстний гоё юм руугаа ингээл ороод ирэхээр хэдий хөгжмөн темптэй юм гоё болж байгаа ч гэсэн дандаа тийм үндэстэнлүүгээ орж ирэхээр дандаа тийм гоё том бүтээлүүд нь төрд юм бил. Тэгээ яг тэр шиг манай одоо нийтийн дууны урлаг, эсвэл ер нь дууны урлаг бүхэл талдаа тийм мэрэгжлийн дуу ч гэсэн тийм ингээд хамгийн гоё том бүтээлүүд нь дандаа ахуйтай Монгол ахуйтайгаа ойрхон байж тэр хүмүүсийн сэтгэл төрөөд авснаа санагддаг. Тэгээд миний хувьд болохоор энэ хүлэг гэдэг дуу болохоор яг л ингээд тэр чигтээ Монгол ахуй. Тэр гоё тэр зэлэн дээрээс байгаа адуу мал тэр яг тэр ахуйн тэр одоо тэр Монголын өв соёлыг бүрэн ингээд шингэсэн уран бүтээл ахгүй. Тэр тэгээд аранжраа хөгжим найруулгынхаа хувьд болохоор ингээд орчин үеиж байгаа ч гэсэн тэр юм ингээд одоо тэр найруулгынхаа хувьд үг нь одоо их чухал байдаг гэж боддог. Тэгээд ингээд
Тэр ахуй ороод ирэхээр маш гоё тийм сонирхолтой төрөл рүү ороод ирж байгаа юм л. Яг морины болооч ерөөсөө Монгол ахуй тийм ээ зан шилтер нутаг ус давхар ингээд бичсэн тийм ээ. Тий хамтдаа үйлч. Бүх юм яг тийм цогцоор байгаа шүү дээ. За таны хувьд одоо их хайрын тухай шүлэг их бичиж байгаа юм шиг ажиглагдаад байгаа юм л та ер нь одоо. Бичнэ. Тэгэхээр ер нь хайр бол угаасаа мөнхийн сэтгэл шүү дээ. Мартагдахгүй. Гэтэ та өөрөө их ер нь их хайрлаж дурлаж явсан хүн болохоор ингэж их одоо хайртай холбоотой шүлгийн мөртөд илүүтэй орж ирээд байдаг. Хүн болгол хайрлж дурж явна л да. Би бол таны хайр арай ондоо байгаа. Адилхан. Яруу найрагчтай хайрч өөр бах. Харин өөр ах шүү. Бас байлгүй яах вэ? Тэгээд мөнхийн сэтгэв. Яг би ганцхан өөртөө биш хүмүүс залуучууд тийм ээ хүмүүс уншаасаа гэж хүнд өрөвчдөг байхгүй юу? Ер нь бас өөрөөтөө бичсэн хайрын тухай байна, ээж аавын тухай байна тийм ээ. Өөр тэр ахуй амьдрал байна. Бас амьдралын өөтөр гуниг тийм ээ бүх юмыг ингэж бичиж хүнд өрөвж бичдэг. Хүмүүс уншаасаа да тийм шүлэг хэрэгтэй хүн байна шүү дээ. Тэрний бичдэг. Бас мөн хайрыг ч гэсэн тэгэл хайртай осууд уншаасаа зарим жоохон ингээд тухтарсан тийм ээ. Асуудал болсон байж шүү дээ. Тийм хүмүүс ч гэсэн бас уншаасаа гэж дандаа зориулждаг байхгүй юу. Тэгэхээр яг гоо зарим хүмүүс тэгээ бас бичиж байгаа юмыг өөр дөр нь тусгаж ойлгоод байна тийм. Гэхдээ бас хайрыг дурсан талаар бас бичнэ гэж нэгс байгаа. Байлгүй яг. Сая ингээд хосууд гэж ярихаар ер нь бол нийгэмд салалт маш их байна. Ялангуяа энэ залуу гэр бүлүүд бол маш их одоо салж гин, өөр хүүхдээ хахацааж гин, ганц бие аав ээжүүдийн тоо маш их байна. Тэгээ сая нэг судалгаа явж байхын өдөрт баг нэг хос салдаг гэдэг ийм одоо аимшигтай ийм судалгаа явж байгаа байхгүй. Тэгэхээр юу яагаад ингэж салаад байгаа мэгси чинь хамгийн гол асуудал нь хоорондоо ярилцахгүй байна гэж хэлээд байгаа юм л да. Тэгэхээр та бас хүмүүсийг уншаасаа ойлгоосаа гэж хэллээ. Тэгэхээр таны яг зүгээс нийгмийн салалтын хосуудын хоорондоо бие бинийг ойлгохгүй байгаа энтэй холбоотой та нэг гоё хайрын шүлэг мөртөөсөө нэг явуул. Бодон цуулсан шувуу шиг амигч нь би зуусаар буурал болтлоо нисий харьс минь хуучрвалж хуучраг саранд гэрэлтсэн уул шиг өөртөө чамайг ургуулад салих эзгүүртэл амьдрий нуруу минь бүгтийвч бүгтийг өөрийгөө шатаасан лаа шиг хамаг сэтгэлэн урсгаад өвчөөгөн цөмөрч тэврий зүрх минь үүргэлж үүрэг зуухны өмнө өчлөх сайхан чинийхэн төлөө зул жаргатал залбирий царай минь өвчийвэлж өвчийг хайрт минь. Гэхдээ энэ салалтыг энэ сая нэг хаанаас би нэг уншлаа. Энэ утаснаас их болдог л гэж ярьдаг юм. Ерөөсөө хоорондоо ярьдаг утсаа ингээд ухаа бичдэг хоёр талаа. Тэгэхээр харьцаа байхгүй болдог. Тэгээ утсан дээр өөр анхаалаа хандуулдаг. Утснаас ер нь тэгж би нэг судалгаа хийсэн. Энэ бас технологи юм байна. Ер нь таны үеийнхэн ч юм бол хайрандаа их үнэн чигээд байгаа шүү дээ. Нөгөө хайраа гээд 3 хоноос салдаг хүүрээ гээд насан туршдаа амьдэрдэг гэдэг шүү. Тэгэхээр манай хоёрын хувьд бас ингээд залуу гэр бүл гэж тооцогдож явна шүү дээ. Тэгэхээр энэ харилцаан дээр ер нь ямар бодолтой байдаг вэ? Гэтэ ялцчихвал одоо нөгөө хоорондын итгэлцэл тэгэл ярилцах хамгийн чухал тий. Тэгээ энэ бол ялцчихвал энээс л одоо хосуудын хоорондох харилцаа одоо магадгүй хөндөрдөг нэгт болдог тийм болвол гэж боддөө шүү дээ. Тэгэхээр одоо хамгийн гол нь хоорондоо итгэлцэх хэрэгтэй, нэг нэгэндээ одоо итгэх хэрэгтэй тий. Тэгээд хамгийн гол юм нь бол ярилцах хэрэгтэй байх л гэж боддөө шүү дээ. За одоо нийт мэдлэг жоохон иймэрхүү тал дээр сулуутардаа. Гэхдээ ямар ч үс одоо эхнэрдээ маш хайртай аль болох ярилцаж ойлцохыг л боддог шүү дээ. Тэгээд ямар ч байсан тийм одоо тийм таны асуусан шиг тийм аюултай одоо юм надад одоо би мэдэхгүй болохоор одоо сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ ер нь бол хайр байж ижил энэ хорвоо гэдэг юм чинь бүх юм дээр хайр оршиж ижил тийм ээ. Хорвоо дэлхий гэдэг юм чинь тэгээд нэг инх тайван байх байлгүй дээ тий. Хайр байхгүй бол хүн төрлөختнэн гэдэг юм одоо бусад амьтнаас сайн ялгагдахгүй бах. Тэгээд энэ одоо мөнхийн сэдв учраас уран бүтээлчдийн ч гэсэн бас дандаа дуулахыг хүсдэг. Ээжийн хайр, гэр бүлийн хайр бүх юм одоо ингэж уран бүтээлчдийн хамгийн одоо тийм нийгэм түгээж явдаг том салбар тий. Тийм болохоор хайр бол хамгийн чухал одоо ийм гоё хайлуун харилцаа тэр хайрыг илэрхийлэмж хизээч алж болохгүй шүү. Салж битий салаараа цаны хэлдэг шиг сайн тэр өдөр бүхэн нэг хүн салаад байгаа бол хэцүү байж тээ. Монголчууд ч сайн өдргээд тий нэг сард 1-2 хүмүүс л гэрэлж явах чинь юу хэлж байна. Тэгж болохгүй шүү гэж хэлээ да. Болохгүй шүү нэгтэй.
бүх гэж ярьсных ер нь монголчууд ч өөрөө бүхтөө их хайртай шүү дээ. Хайртай ард түмэн сар шинийн баярын барилдаан ингээл наадмаар хүртэл бүхэл барилдаж идэг. Ер нь бол бүхгүйгээр юмыг ер нь төсөөлөхий аргагүй. Тэр та ер нь яг бүхчүүдээс хэнийг крашлж байна? Одоо крашлцааг одоо нэрийг хэлчих юм бол одоо тэгээд үгүй одоо зөндөө үндснийхээ сайхан бүхчүүдийг ер нь бүгдийн л крашлдаг. Тэгээ одоо тэргээ хэлхин ч хайшаа тий. Тийм олон хүн яаж хэлээ тий жавдаг. Гэхдээ олон сайхан бүхчүүдийгээ бүгдийн та нарыгаа гомдоохгүй крашлдаг шүү. Аавын хүүг одоо ялгаад яах вэ гэдэг шиг тий. Тэгээд миний одоо Монгол бүхийн дуулал бол ерөнхийдөө одоо жавхланд минь гэдэг одоо тий дууг одоо ер нь бол яг миний бас хамгийн түрүүнд гарсан одоо нөгөө хүнд хүрсэн уран бүтээлүүдээс хамгийн одоо эхний одоо уран бүтээл гэх юм уу. Тэгээд нөгөө эрчүүдээ сайхан магтаад дуулсан. Тэгээд яг энэ дуу нөгөө Энхбат начны одоо бичлэгэн дээр нилээдгүү одоо цацагдсан. Тэгээд би ерөнхийдөө яг энэс улбаатай за ер нь нэг Монгол бүхийн тэ нэг гоё яг үндснийхээ бүхийн дуутай ер нь болол яасан гэсэн бодолтой. Тэгээд төрийн сойрхолд соёлын эзэтгэлтэн одоо гүр азрахаасаа одоо та нэг юм гоё Монгол сайхан бүхийн одоо шүлэг бичээд өгөөч ээ гэх. Тэгээд энэ дуу ер нь бол төрж исэн. Тийм тэгээд аймгийн арслан, аймгийн начин гэдэг хоёр залуу бүхийг одоо клипэндээ тоглуулад сайхан дуу маань төрж исэн. Тэгээд жавхланд минээр бол яг уу ерөнхийдөө ард түмэндээ болол баггүй бас яахан танигдсан. Тэрэн дээрээс одоо илүү хүч өгсөн дуу маань бол яалтч бол миний одоо Монгол бүхийн дуу маань бол хамт дуурсан иймэл сайхан надаа олон сар билээ илүү тэнгэр тэнэс тавч тэргүүлсээ энэ төрийн надаа Монголын сүрминдээ энэ дууны маань аялгауг одоо аяг продакшны захирал ая зохиогч Эрвалд за түүний багш Амгалан соёлын дөрвөний ажилтан Амгалан гэдэг одоо бурхан болцсон. За тэгээ багштайгаа хамтран одоо энэ дууны аялал зохиосон юм аа. Тэгээд шүлгийг нь бол төрийн сойрхолт соёлын гай эзэтгэлтэн гүр азрах маань одоо бичсэн юм гоё уран бүтээл. Ер нь клип хийх санаа хаанаас яаж төрж исэн бэ? Клип хийх санаа ерөнхийдөө яг би чинь 2022 онд анхныхаа тоглолтыг хийж исэн. Тэгээд тэрэн дээр энэ дуу маань гараад тэрний жилийн дараа одоо клип маань хийгдсэн. Тэгээд ерөнхийдөө яг одоо том бөхчүүдийг тоглоулъя гэсэн одоо бас хүсэлт байсан л да. Тий, ер нь өөрөө ч гэсэн байсан. Гэхдээ яг ерөнхийдөө яг нөгөө нэг том за нэг аваргыг тоглуулчих юм бол яг одоо тэр бүхийн дуу болчих юм уу гэж бодоод яг ерөнхийдөө сайхан залуу бүхэн оруулал дээр бах гэж бодоод тэгээд хоёр сайхан залуу одоо клипэндээ тоглуулсан байдгийг. Таны яг дуунаасаа яг энэ мөртөл ингээд их гоё санагддаг ч юм уу тийм мөрт юу вэ? Миний нэг юу байдаг штэ. Одоо ээтэн гутал нь газар үнсэж өндийсэн гэл те одоо монголчуудын одоо бүхийн одоо жишээ нь энд ингээл байж юм те ээтэн гутал нь газар ингээл үнсээд ингээд дэше өндийсэн гэ тэр үг айгуу гоё үйл илж дэвсэн гэл тэгээд нөгөө нэг бас нэг юм байд юм цэцэг тойрч дэвсэн гэдэг үг байдаг аахгүй юу тэрийг зарим одоо яана уучлаараа яруу найрагчд маань зарим яруу найрагчд энэ их тийм яруу найргийн хувьд ийм алдаатай ийм үг гэд тэгж ярьсан юу сонсогдсон л та. Тэг яг зүгээр миний хувьд монголчуудын хувьд би энийг бол ингэж бодсон нөгөө нэг даалд утгаараа тэр цэцгийг хүртэл тэгж гоё ургасан цэцэг тэ ногоог хүртэл ингээ хайрлаж тэ тэрийг ингэж гიშгэхгүй ингэж тойрж дэвсэн гэдэг утгаар би битсэн болоо гэж боддог. Битсэн байх гэж боддог байхгүй юу? Гүр ахыгаа. Тэгээд тэр нь бас айгүй гоё таалагдтыг тэр өгнүүд.
суумаар айраг байна. Айлчин айлчин бүхэн дамтуул суумаар айраг байна. Айргийн дуурайг дуугүй сайн төмөр гээд соёл урлагийн их сургуулийг төгссөн. Тийм авьяаслаг залуу. Тэгээ сайн төмөр дүү айлгыг нь хийгээд энэ тал бичээч давгын жаргал сайхан гээд хуучин тоншуул сэтгэл өнтерт ажиллаж байсан. Сэтгэлж авах байдаг байхгүй манай нутгийн. Тэгээ жаргал сайхан ах шүлгэн бичээд тэгээ сайн төмөр дээр захиалж хийлгсэн дуу да. Одоо нэг иймэрхүү өнгөөлсөн дуу хийхтэй. Тэгээ сайн төмөр сайхан хийсэн. Тэгээд энэ дуу яг коронавигийн үед шүү дээ. Морин хор наадам 33 гэж наадам болоод тэгээд тэр наадмын нийтийн дууны төрөлд нь Гран При шагнал авсан байдэн шүү дээ энэ дуу чинь. Одоо миний хувьд бол их хүндэтгэлтэй дуу. Морин хор наадмын тэргүүн байрын шагнал. Найранд хурайлж суумаар айраг байна. Хорруудын дэний лүүж гарвж уумаар айраг байна. Хошоонотгаар цугда найргаж суумаар айраг байна. Амтны сүгнөд айря. Сүгнөд байря. Хортой дутай тогтоомоор. Нутгаас одоо Усангар облс уран бүтээлчтэй би анх удаа их болж байгаа юм байна. Нэгд, хоёр дахь юм бол Монгол ёс заншил Монгол адуу айраг гэдэл энэ уламжлалт зүйлсийг энэ дууны үгэнд шингээж өгснөөрөө хөдөөгийн ард түмэн ялангуяа одоо адуугаа дийдэлдэг Монгол ахуйтайгаа их ойр байдаг энэ улсуудад залуучуудад илүү их таалагдж их төгссөн болов уу гэж энэ дуугаа боддөг юм аа. Дахиад нэг онцлогтой зүйл нь бол энэ заллага гэж одоо Бурмаа Мөнхбаттай хамтарч дууссан дууны өнгө аястайгаар хөгжмийн найруулгыг нь Анир студийн одоо захирал Монгол Улсын урлагийн гавь сэтгэлтэн Алтан хаяг хөгжмийн найруулгыг хийсэн. Тэгээд энэ утгаараа жоох одоо хөнгөн ардын одоо аястай аялгуунчдын хөгжмийн найруулга хөгдөн ш тийм ардын хөнгөн дууны аястайгаар хөгжмийн найруулга нь гарсан энэ дууныхаа өөрийнх нь аятай ингэж нийцэж өгж байгаа юм. Тэгээд миний үндсэн дуулах арга барил бол уртын дууны одоо мэрэгчлэр төгссөн учраас илүү ардын талынхаа дуунуудыг тийм өнгөстэй дуунууд миний дуулах арга барилд илүү тохирдог гэсэн үг. Тэр утгаараа энэ дуу бол надад ялтчгүй зохисон гэж ингэж боддог. Амтны сүгнөд байря. Холлар сүгнөд байря. За манай нутаг бол ерөнхийдөө шимээ архитэй. Гүү барьдаг. Гүний арийг эсдэггүй. Одоо газрын онцлог байна л да. Маш их халуун тийм уур амьсгалтай бүс нутаг учраас айдаг одоо дорхно ингээд сахчаад байдаг. Тэгэхээр манайх нөгөө өхрийн одоо ариг гэж ярьдаг. Тэрэгээрээ одоо ааруул цагаан идэгээ хийгээд тэрийгээ нэрж шимээ архи гаргадаг. Тэрээр их алдартай. Ийм нутгалдаа Ус аймгийн тиссэн. Дайлал цайлуулахын хувьд бол мэдээж одоо ойлгомжтой. 21 аймгийг би ч одоо 5 удаа таарч аялан тоглосон байдгийг. Монгол орныхоо нэг 300 гаруй сумаар орсон болоо да. Тэгэхээр чи одоо газрын дидийг амсалгүй яах вэ? Газрын ахын дүүстэй одоо дууны үеийнээр танилцсалгүй яах вэ? Сайхан л байдаг да. Тэгээ дуу гэдэг чи өөрөө их сайхан энергитэй ийм сайхан зүйл. Бусад одоо хипхопч гэдэг юм уу, попч гэдэг юм уу дууны
төрлөөс нийтийн дууны төрөл одоо ялгаатай нь бол дууныхаа үгийг та бүхэн бас нэг анзаарч хараасаа гэж би боддгийн Монголын одоо хүмүүс анзаардаг байлгүй. Дандаа ерөөл өгдөг. Тийм утгаараа 1960 онд зохиогдсон ч гэдэм үү 70 онд зохиогдсон ч гэдэм үү тэр дуунууд өдгөө яагаад 70-80 жил бараг урт наслаад байна уу гэхлээр Монголын ард түмэн нөгөө үгийг бэлгшээдэг учраас амны бэлгийг бэлгшээдэг учраас энэ дуунууд их урт настай удаан жаргалтай ингэж яваад идэг болов гэж боддог. Тийм утгаараа ч одоо би миний дуунууд бас урт наслаасаа гэдэг үднэс дууныхаа үгэн дээр бас тийм өрөөлтөд дуунууд дуулахыг бас хичээдэг. Сайн нөхтөө өрөөд дуулаж уумараа эрэг бай. Сайхан нутгаа өрөөгөд шүлэгдэж Гэлэхний хувьд бол яг би Монгол ахуй ёс заншлаа бас нэг илүү харуулах гэдэг тэр нөгөө тэр гэр чинь бол Мөнхбаяр гэдэг манай сэлбэрч найз үдээ яг одоо гэр одоо модон уралдаар ингэж дагнаж ингэж сэлбэр хийдэг. Тэр Мөнхбаяр маань одоо гайхамшигтай сайхан урлсан тийм гоё гэр байгаа. Тэр гэртээ тэгээд одоо яг тэр үндэснийхээ мөнгө аяга хөөрөг тэгэл одоо тэр гэрийн бурхан шүтэн бүх зүйлийг л одоо Монгол ахуйг л харуулахыг хичээсэн. Хөдөө гарч зураг авахдаа бол унаг тамганы найран дээр бид нар очсон. Тэгээ тэр унах тамганы найрны тэр сайхан хэсгүүдээс ингэж оруулаад иймэрхүү л одоо нэг Монголынхаа ёс заншлыг сайхан харуулж идэгсэн юм. Зорилготой л хийгдсэн юм. Бяцхан үрийн тэнэм мөрөөдөл жигүүрээ дэлгэсэн цагаас эхлэн та түүнийг нь бодит тулгах боломжтой. Өнөөдрөөс хөрөнгөлүүлж тэдний мөрөөдөл хэр өндөрт нисхийг хараарай. Покитап ирээдүгэ бүтээ. Монгол улсын худалдааны салбарт мандайлагч, хэм дүнээр тэргүүлэгч, үндэсний сүлжээ, оргил худалдааны төв, сар шиндээ сайхан шинлээрэ. Ариг банк модон могоо жилийг худалдааны салбарыг дэмжих жил болгон зарлаа. Сар шиндээ сайхан шинлээрэ. Хотод бүрний үйл ажиллагааг дэмжигч Эрдсээр баялаг Ямаровка. Канадын алдарт Jameson брэнд Омега 3 100 жилийн түүхтэй өндөр тунтай хэрэгсний дараа загасны амтгүй. TDB онлайнаар худалдаа хөгжлийн банкны харилцагч болоод Apple Pay-ээр төлөөрэй. Өвлөөсүний өгөөчн илүү. Тимбарк мус өглөөний цагаа заавал уу. Тимбарк мус өдрийн ирчүүчээ аваарай. Тимбарк мус амин димэ нөхөрөө. Нэмэлт сахаргүй Тимбарк мус. Надад кетанол гээл байгаа. Кетанол гээл бүхэнд туслана. Эмийн завраас гач нөлөө хориглох заалтыг уншиж эмч эмзүүчээс асууно. Хамтдаа хооллох үедээ бид аз жаргалыг мэдэрдэг. Гэвч хоолны шингэж залдагдсан энэхүү мөчүүдийг сүйтгэх нь. Энэ үед танд мизин туслана. Мизин хоол боловсруулалтын алдагдлын шинж тэмдгийг намдаахад туслана. Мизин аз жаргалтай мөчүүдэд алдалгүй хуваалцъя. Шин Pantene Molecular Bond Repair цуврал 5000 пробын фижерийн сувган ширэхгүй дагуулснаар үсний холбоосыг молекулын төвшөнд нөхөн сэргээн. Миний ус үнэхээр шинжлэхдээ харагдаж өмнө нь хизээч ийм амьд мэдрэгдэж байсангүй. Шин Pantene Molecular Bond Repair цуврал.
өвдөлт халууралт МЕГ400 танд туслана. МЕГ400 биед бүрэн уусаж үйлдэлээ үзүүлнэ. МЕГ400 таны өвдөлт болон халууралтыг намдаахад туслана. Эмийн завраас гач нөлөө хориглох заалтыг уншиж эмч эмзүүчээс асууно. Амьдралын тэр сайхан бүхнийг чамд шивний дурсан бол сэтгэлээч бидэн дэлгэж дуралын тухай дуучамд бидний зориу Баярын та манай хөдөлთა үйлчлэлийн банкны 27-р Монгол аяны энэ сарын 50-ны нэг боллоо. Баярын та манай хөдөлთა үйлчлэлийн банкны 27-р Монгол аяны 1 сая төгрөгийн аздан боллоо. 27-р Монгол аяны супер урамшуул болох байрны эзэн боллоо. Цуноо тосыг хэрхэн үйлдвэрлэдэг вэ? Будааны хамгийн шимт хичээлтэй хэсэг нь хэвэг болон үрэндээ байдаг. 100 кг будааны хамгийн өндөр шимтэй үр болон хэвгнээс ердөө 1 литр тосыг гаргаж явдаг. Япон тос цуноо. Өглөөсний өгөөчн илүү. TDB онлайнаар худалдаа хөгжлийн банкны харилцагч болоод Apple Pay-ээр төлөөрэй. Jameson брэнд пробиотик 10 тэрбум ашигтай бактери 14 төрлийн пробиотик ДНХ шинжилгээ хийсэн анхны пробиотик. Ариг банк модон могоо жилийг худалдааны салбарыг дэмжих жил болгон зарлалаа. Сар шиндээ сайхан шинлээрэй. Хөлөг дуу бас их сайхан одоо явж байгаа. Тэгээ хүмүүс их сайхан сонсох дуртай дуу болж байгаа нь бас ингээд мэдэгдэж байгаа да надад. Тэгээд энэ хөлөг гэдэг дуу анхлан болвол энэ бас нэлээ одоо нөгөө бодлогоор гэдэг юм уу. За баг улсын бодлого байсан багш. Одоо энэ шагнаад орж байгаа одоо ингээд бодит одоо баримт гэрчээ сууж байна. Соёлын яамнаас дуу төсөл гэж гарсан. Энэ 2024 онд. Тэгээ дуу төслийнх нь ямар зорилго барьсан бэ гэхээр одоо энэ яг нэг түрүүний нөгөө нэг чагнаахын хэлдэг шиг хөгжил ах руугаа шингэдэг гэж ярьсан хэрэгтэй байна. Яг тэр шиг одоо нийтийн дууны урлагийг ч гэсэн одоо ингээд шинэ өөр өнгө төрхөнд авчирж ирээ. Энэ хүмүүс биетлэг тийм хөгжмөн найруулгыг сайтай юм сонсох гээд ах шиг байна те. Гэхдээ нэг морь гэхээр их уянгалаад ах шиг гэдэг юм ингээд тиймэрхүү юмыг нэг арай өөр өнцгөөс харуулъя гэж маш олон хүмүүсийн сэтгэл шингэсэн. Жишээ нь одоо ингээд дуунд одоо жишээ нь зөвлөгөө өгсөн хүмүүс одоо манай дуучдаас хэл одоо ардын жишээ Батцахгүй, Далантаа ингээд маш одоо нийтийн дууны мастерууд оролцсон байхгүй юу. Дээрээс нь одоо хөгжмийн найруулга гэхэд одоо манай Цэвэрд багш маань одоо Оюун Бат ах маань тий одоо хөгжмийн маш мундаг найруулагч юм байдаг. Оюун Бат ах маань хийхэд гарчлаг хийж байгаа боловч хажуугаас нь одоо ингээд одоо манай бид нар Харанзаа гэж зэрдэг манай Бат Эрдэнэ ах. За ингээд дээрээс нь Limitless студийн манай Бабу ах энэ төр гээд маш олон хүмүүс сэтгэл шингээж иж энэ дууг ингэж бүтээж гаргаж ирсэн байхгүй. Би ерөөсөө бараг л одоо энэ бараг дуулах үргийг л бий гүйцэтгэсэн нэг тийм азтай тохиол надад болсон. Тэгээд одоо шүлгийг нь манай чагнаах, аяыг нь манай одоо урлагийн гайслан найданж явах гэл тийм маш их олон шүүмжилж энэ аяыг ингэмээр юм шүү, энэ шүлгийг ингэмээр юм шүү. За ингээд нэг энэ төвшөнд одоо дууг барих гэж үзвэл ямар байна гэдэг ч юм уу те нэг тийм соёлын бодлого явуулаад энэ хөлөг гэдэг дуу гарсан байхгүй юу. Тэгээд одоо хөгжмийн найруулга явуулчихсан үг санаа утга бүх юм ингээд маш их гоё санагддаг надад. Тэгээд манай энэ хэдийн маань одоо сонгосон дуучин одоо намайг сонгосон гэх би бас баярлалаа. Тэгээд бас энэ би өөрөө бас нөгөө нэг үндэсний бөхөөрөө баярлалдаг. Тэгээд энэ үг соёлтойгоо ойрхон багхгүй. Тэгээд миний тембр хоолой таарах болов уу гэж бодсон нь манай том уран бүтээлч маань хоорондоо ярилцж сууж агаад өнөөдөр миний утас дуураад. За Хишиг бата сайн уу гэдгсэн. Тэгээд за чамааг ингээд том дуу дуулах гэдэг энд олон хүмүүс чиний яриаг сонсч чинь нэвтрүүлгээр чи шууд гарах гэж нэг сандрал хэлсэн. Тэгэхээр би юу хэлэх юм мэдэх яагаад. За одоо тэгээ яах вэ хөө би одоо тэгээд ийм сайхан юм болж байгаа. Оролцтол хэрэгтэй гэсэн чинь оо энэ хараа хэрэгтэй энэ тэр яасан том яриатай золиг байна мэн гэл. Тэгээд тийм ярианаас ингэж надад ирсэн дуу. Тэгээд одоо хөлөг маань их сайхан байгаа. Тэгээ одоо клипийн ч гэсэн одоо аль болох арга мах хөлгийн хямар сүлтийг бодсон ийм гоё
одоо найруулгатай гэх юм уу. Тэгээ адуучин залуугийн дүрийг өөрөө гаргаад ингээд хийсэн. Сэтгэл Хэрийн зэрэгдэн дундаас гомгон хөдөгмийн хатраад ирлээ. Унага алдуулсан зэлэндэмийнэ. Уртын дуучин эртний өгд минь алтан ятгаар тогдоод байна. Уудам тавын нүүдэлчд миндэ. Ер нь гэхдээ сүүлийн үед монголчууд мориноос илүү холдоод байна гэж яриад байгаа шүү дээ. Энийг та хэр нийцэх вэ? Та сая өөрийгөө бас хэллээ шүү дээ. Би ер нь юм би хараад бас тэгж боддог байсан зэ. Гэтэл холдоогүй юм байл. Монголчууд мориндөө бүр улам хайртай болж байгаа юм л. Одоо яг ингээд нэг хэсэгдээ нэг хүмүүс чинь одоо нэг ингээд жоох ингээд техник шүтэн шүү дээ. Тэг ингээд гоё машин тэрэг унж үзлээ, гоё юм хийж үзлээ. Эцсийн бүлэг дээр нь хүмүүс мөнгөтэй чадaltaа болоод инхэхтэй морилуугаа иргэдэг. Одоо юу гэдгийг ингээд юус ёстой л ингээд нөгөө түрүүний нэг ондоошлон дандаа л өөрсдөө монгол хүнд бол монгол тал руугаа л ирэх юм бэл. Тийм болохоор морь гэдэг юмнаас хизээч Монголын ард түмэн холдохгүй юм байлээ. Техникийг унж үзэл энэ бид муу юм байна гэж мэдэл тэгээд буцаа морилгоо орж штэ одоо. Тэ? Тэгээд одоо манай ингээд дуучид ч гэсэн тэрийг мэдэрсэн. Манай ихцэг ч ингээд ялангуяа бөхчүүд ингээд эрэгтэй дуучин ингээд бүх дуулахыг амар ингээд зөндөө харсан байхгүй. А гэтэл эмэгтэй хүн ингээд эрэгтэй хүнийг магтан дуулахад Монгол өхөн гэргийн дуунд ямар хайртай байлээ те. Араас нь ингээд игчийн дуу ингээд ороод ирж байгаа те. Тэнгүүд эрэгтэй хүмүүс ч гэсэн ингээд дуучид ч гэсэн ингээд хүлийнхээ тухай дуу сонсоход одоо фэйсбүүкээр битүүр рилээр дандаа морины тухай дуунууд л явж байна. Хүмүүс төгжирж байгаа машинтай гоё машинтай байгаа ч гэсэн морио санаад шүү дээ. Тэгэхээр ийм гоё юм эргэж байгаа шүү гэж хэлэх гээд санаа. Таны бодлоор ямар бодол байна та? За морио зайлшгүй байна, тийм ээ? Зайлшгүй. Монгол хүнд бол морио зайлшгүй байна. Ер нь альва юм дандаа урд юм дээр дөрүүлж тийм ээ? Суурилж ингэж хөгждөг шүү дээ. А моригоо байсан бид нар хөгжихгүй тийм ээ? Өдий зайт өгөхгүй. Ерөөсөө хөгжлийн үндэс одоо манай хөгжөөгөө хөгжсөн гал янз бүр юм яриад хөгжлийн үндэс төрийн үе тэр бүдүүлэг гинүү тийм ээ хөгжингүү байсан гинүү тэрнээ дандаа суурилж ингэ шатлсан юм. Тэгэхээр морь бол тэр багхгүй юу хөгжлийн нэг шатагсан нэг юу одоо юу гэдгийг төрийн үеийн нэг хөгжлийн нэг гараа багхгүй юу. Тэгэхээр заал тэр мориол яхаас араа багхгүй. Ер нь бол одоо ингээд хөгжил яриад байна. Бүх юм өөрчлөгдөөл байна. Анх одоо ингээд рок гэжсэн бод дараа нь pop боллоо тийм үү. Тэгэл урсгал нь хүртэл өөрчлөгдөж байна. Нөгөө нийтийн дуу хүртэл өөрчлөгдөөд тэгд чи одоо анх одоо маш их шүүмжлэл агуулсан шүү дээ тий. Энэ сайхан уянгалаг сайхан дууны хажуугаар юу өвлээд байгаа юм бэ? Юу өмсөд байгаа юм бэ ч гэдэг юм уу те. Ийм байдлаар ер нь маш их шүүмжлэлт агуулдаг байгаа юм л да. Тэгээ та бүхэн маань өөрсдөө ингээд яг энэ нийтийнхаа уран бүтээлийг ингээд шинжилж өөрчилж дууж явж байгаа юм шиг. Энэ дээр ер нь ямар бодолтой байна? Бас хүмүүс хандаад нэг үгүй ийм учиртай штэ хүмүүсээ гэдэг нэг хичмээр бас ярамдаа тийм үе байдаг байх үү? Гэхдээ одоо орчин үетэйгээ хөл нийлүүлнэ гэдэг яг хөгжим одоо тэр дууралтаараа яг нөгөө нэг орчин цагийн хөгжмийг дуургаж байгаа. А тэрнээс бол нийтийн дуу, зохиолын дуу гэдэг маань ерөнхийдөө яг одоо хуучны ардын дууны үргэлжлэл те одоо ардын дууны одоо улбаатай ийм л ерөнхийдөө уран дуунууд дуу штэ те. Тэгээд хөгжмөөр л одоо тэр дууралтаараа орчин үеийг бүтээж байгаа болохоос биш яг энэ одоо ёс заншил байдаг юм уу үг тэр дуулалтыг болвол нэг тэгж их эвдэж тэрнийх тэ эвдээ ер нь бол миний хувьд лав тэ бидний одоо багдгүй бид энд сууж байгаа хүмүүсийн хувьд бол яг тэгж амар эвдэж болвол дуулахыг боддгоо бүр нэг этгээд болох гол тэ тэгэж бол хүсдэггүй ерөнхий гоё энэ Монгол ёс заншил энэ гоё пентатоник Монгол пентатоник дуурал тий энийг ерөөсөө эвдэхгүйгээр яг эндээ гоё баригдаж ер нь бол дуулахыг л ингээд бүх юм ингээд буцаад өөрчлөгдөж байгаа юм шиг надад санагддаг. Залуучууд маань маш их үндэсний дээл хуцаа өмсдөг болсон, тэрнгээрээ маш их бахархдаг болсныхоо зэрэгцээ одоо ардын урлагаа бас илүү их одоо сонирхож эхэлж байгаа. Энэнд нь одоо миний ч гэсэн юм хувь нэмэр маш их байгаасаа гэж би боддог. Яагаад тэгэхээр
миний үеийн залуучууд те энэ биелэрийг сонсоод дунд нь явж байгаа тэр шуранхай тэгээ уртын дууны тэр хэсэг тэгээд тэр дуун дээр ингээд энэ дээр нь өөрөө ирэхгүй одоо биелмээр ч юм шиг санагдаж байгаа тиймэрхүү мэдрэмжийг авч чадж гинэ гэдэг бол тодорхой хэмжээгээр би бас одоо нөлөөлж байгаа юм болоо гэж бодоод байгаа. Тэгээд ерөнхийдөө монгол хүн бол яг л одоо энэ үндэсний өв соёлоо одоо маш их хайрлаж хамгаалж авч явах ёстой. Тэгээд дээрэс нь би одоо өөрөө өв тэгч гэдгээр бол маш том үүрэг хүлээсэн хүн гэж боддیں۔ Аав маань ер нь ардын дуу надад их зааж өгдөг байсан. Тэгээд яг нөгөө нэг сургуулаа сонгох болоод эстрадын ангид орох гээд шалгалт өгөх гээд байжсэн чинь аав маань ер нь зөвлөөд уртын дуу ер нь ингэ чам байна. Цаашдаа ер нь маш хэрэг болно. Ер нь чинь өв тий одоо Монголын нэрийн хуудас болсон юм том өв соёл болохоор миний охин ер нь уртын дуучин болчвол хизээч одоо хаанч газардахгүй гээд аавын маань ер нь зөвлөгөө. Тэгээд одоо ч гэсэн би уртын дуучин болснараа маш их бахархтыг. Ер нь бол хүн болгон бас ингээ хүснээрээ уртын дууд болно гэдэг бол аюу хэцүү. Тэгэхээр энэ бас ховор гайхалтай мэрэгчлийг эзэмшээд ингээ сураад одоо ингээл цаашаа ингээл зөндөө сурах зүйл маш их байдаг. Тэгэл улам их хичээгээл явж байгаа. Дууны үгний тал дээр бол яг одоо биелэрээ гэхээр нөгөө юм хүмүүст бол юм биелгээний шууд л ингээл нөгөө биелэрээ бүжээрэл гэсэн тийм юу орж ирээд байгаа хэл та. Яг манай квиз ах бол үгээ бичгтээ хүсэл мөрөөдөл нь биелэрээ гэдэг утгаар ер нь зохиосон гэж одоо надад хэлсэн. Би ч гэсэн анх нөгөө ингээл дуугаад болж байхдаа яг л нөгөө ингээл юм бүжиглэх хэвээр тий хүмүүсийг ингээл гоё бүжиглээрээ гоё цэнгээрэл гэсэн утгатай гэж ойлгоод исэн чинь ер нь бол ингээл гоё юм аз жаргалтай тий ингээл бүх хүмүүсийн одоо хүсэл ингээл биелэл ингээл тий одоо энэ дууг сонсож байгаа бүх хүмүүсийн хүсэл мөрөөдөл нь биелээрэй гэсэн утгаар ер нь бол үгэн зохиогдсон. Ардын дууг бол бас тэгтээ юм байх те. Бас нэгэн цаг үед нэгэн хүн авьяаслах хүн зохиосон байгаа шүү дээ. Одоо шин миний хөлөг дуун дээр ийм гоё мөртөд өгөхгүй юу. Сарын газраас саарл мармын шашир дилээд ирвэд байна уу да. Тоосон доо. Санаа сайхан дуучин ардын салхин аялгуу хөврөөд байна уу да. Сэтгэлд минь энэ гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ ингээд харангуут яг л бас нэг л гоё авьяаслах хүн те. Ингээд зохиосон байгаа шүү дээ. Хэрвээ одоо бид нэр ингээд автраа үлдээж чадахгүй бол энийг ард хүмүүс сонсомоор байгаа гэх юм бол ардын дуу болж байгаа байхгүй юу. 300-400 жилийн өмнө автор үлдээх боломж байгаагүй. Тэ? Жишээ нь одоо ингээл гой ардын дуу зөндөө байгаа шүү дээ. Морины дуунууд ч байдаг гэж ярил. Моридоо магтсан дуунууд зөндөө байдаг. Эдгээр чинь яг л тухайн үеийнхээ нийтийн хөртөл болж исэн зохиолын дуугаад байгаа байхгүй юу. Тэр хүмүүс автраа үлдээч бид бол азтай хүмүүс одоо чагнаад орж байгаа
хүний одоо автор дандаа байж лээ, наахлан хишиг бат гэдгүүн дуусан гэж байж лээ, инхцэг гэдгүүн дуусан гэж байж лээ тий. Тэгээ ингээл цаг хугацаа энэ нөгөө энэ сошиал орчин баримт үлдэх боломж нь биднэрт илүү үлдсэн л нэгэн цаг үеийн төлөөлөл байгаа даахгүй дууны урлагийн тий. Гэж л харж байгаа. Түүнээсгүй Монголын юу ч өөрчлөгдөг юм шиг байна. Яа сайн нэг автор нь ингээд үлдэж ийн гэж ярьж штэ тий. Тэгэхээр саяхан нэг юм арган болсон штэ. Хүмүүс манай их сайн ойрхон санаж байгаа байх гэж бодож байна. Шүлгийн энэ хүн ингээд сайхан шүлэг бичээд өгчлөө. За тэнд нэг хүн аян сайхан хийгээд өгчлөө. За гэтэл нөгөө дуучин л ганцаараа мөнгө олоод идэг гэдэг нэг юм асуудал яригадаад байсан шүү дээ. Ер нь нодон тэр бид нар олон тэр энэ дуу хүлэг дуучин тэр бидний төслөөс төлсөн дуу гэж байна. Тэр төслөөс ерөөсө бүх юм яригдсан. Оюуны өмч тийм ээ. Одоо юу вэ? Яаж энэ дуу яаж бүтдгийг, ямар хүч хөдөлмөр тийм ээ. Ямар их мөнгө төгрөгөөр бүтдгийг нэгдүгээр, хоёрдугаар тэр оюуны өмчийг яаж цааш навж явах, оюуны өмчийг ямар хуулиар зохицуулагдах юм тийм ээ. Бүх юм бид нар тэр төслөөр тэр төсөлд одоо шингээд ингэж ярьсан байхгүй юу? Тэгж энэ дуу гэсэн. Тэр хүлэг гэдэг дуу одоо юм байгаа. Ганц дуучны өмч биш. Монголын дуу бүтээгчдийн холбооны өмч, соёлын яамны өмч гэж явж байгаа. Дээрэс нь бид одоо энэ хүлэг гэдэг дуу цаашаа ингээд үргэлжлээд одоо улам ингээд явхад платформуд байршсан байгаа шүү дээ. Хүлэг албан ёсоор байршсан байгаа. Тэнгүү тэр чинь албан ёсоор ингээд дэлхийн контентуудаас мөнгө олоод эхлэнэ. Тэгэхэд нь нөгөө хувь эзэмших байдлыг тэгшиж өгөх гэж тэр улсын бодлогч нь дандаа юмыг нэг нийгэмд болж байгаа таны дөнгөсөө асуусан асуултыг ч юм уу те ингэж нэг цэгцлэх гэж нийгэм ямар нэг руу зорд юм ба штэ. Тэнгүүд энэ хүлэг гэдэг дуу яг тийм маргааныг шийдэж өгөхийн тулд бүгд эрхтгш байх тийм боломжийг үүсгэж өгөхийн тулд хийсэн дуу шүү. Тийм таниулах тийм ээ сурчлах одоо ямар ер нь бол цаашдаа яаж одоо энийг ингэж эмхтгээд нэг одоо байранд оруулах байж гэдэг юм уу те яаж одоо нэг байдлаар нэг тодорхойлолттой нийтлэг хүн болгон мэддэг болохгүй гэдэг байдлаар л эхэлсэн гэсэн үг үү? Тий яг энэ анхны дэвсгэр тавьж байгаа энэ бас хууль хэрэгтэй юм байна те. Тэгэхээр энэ бас хууль батлах. Одоо ерөнхийдөө оюуны өмч бол бас нэлээ одоо яригдсан. Ер нь одоо бидний нэг төлөвлөлтөөс хойш тэр оюуны өмч гэдэг юм шүү дээ. Оюуны өмчт аимшигтэй хүндтэй хамтдаг. Тэгэхгүй бол одоо тий. Тэгэхгүй бол одоо жишээ нь нэг дуртай нь одоо бит хоёрын дууг те ээл хамаагүй очиод ингээд дуулж идэг те. Бид нар чинь одоо юу гэдэг яруу найрагчаасаа ая зохиогчоосоо гэдэг ингээд бүх юм ингээд одоо аваад дуулаад тэгээ ингээд хүнд хүрэх гээд одоо бид нар чинь яг одоо уран бүтээл хийх гэж одоо өчнөө мөнгө төгрөг одоо юмаа зард гаргаж байж за тэгээ гаргасныхаа дараа энэ одоо уран бүтээлээ хүнд хүрэх гэж бас те телевиз дээр сошиал одоо юу гэдэг бүх юм одоо бүүстэл ингээд зөндөө одоо юмаа гарган барин ингээд нэг дөнгөж ингээд нэг зайлуул нэг хүнд хүрэхгээ ингээд байж яхад нэг хүн тэнд очиод ингээд өөрийн дуу шиг ингээд дуулаад байж ивэл ер нь бол бас биднэрт айгүй хэцүү шүү дээ тий. Тийм болохоор энэ бол оюуны өмч гэдэг юм бол ялтчгүй чангарах хэрэгтэй. Адилхан одоо тий тэр ая зохиогч, яруу найрагч, дуучин тий энэ гурав бол адилхан л ер нь одоо тэр хов хүртэх юу гэдгийг тэднэрийн ер нь авах ёстой л байх. Ер нь бол чангарсан дээр л гэж боддоо шүү дээ. Тий шүү дээ. Одоо тэг мэдээж яг дуучин бол энэ тэнцүү байхгүй л байх. Яг яруу найрагч ая зохиогч нь бол мэдээж илүү тий илүү одоо хувь яд хүртэн тэр бол тий. Айгүй гоё цэгцрээд байгаа шүү тий. Хүмүүс шиг соёлтой болж байгаа. Миний шүлэг ингээ соёлтой байхад нодны үжин энэ төр чинь нөгөө аваад миний нэрийг гасаал одоо байхгүй болгоод тавьчихдаг байхгүй. Тэгэл хүмүүс даар нь ямар гоё шүлэг юм бэ тэр баярлалаа гэж ütсэн байх. Тий одоо өөрийнхөө юм шиг би дараалал сурвалжийг бичихгүй байхгүй. Бичихгүй тий дөрөв аваа хэлдэг байх. Тий тэгэж болох. Тэгээ одоо бол тэрээс нодныгоос хойш гайг болчиход байгаа байхгүй юу. Ер нь миний нэргүй ингээл шүлгүүд ингээл дандаа нэр авчин ингээд ухсаад айгүй их явдаг. Тэгээ ингэж цэгцэрснээр бас уран бүтээлчдийг ч гэсэн бас амар гоё тийм цэгцтэй өөрийн гэсэн юм хамгаалах эрдэнэтэй болгож байгаа. Уран бүтээлчдийн соёлыг ч гэсэн амар өндөр болгож өгч байгаа байхгүй юу. Чи хувь уран бүтээлч өөр мөн бол өөрийгөө бас бүхий л платформудад хамгаалалт үүсгэ. Энэ зөвхөн чиний уран бүтээл шүү гэдэг юм хамгаалахын тулд бид нар өөрсдөө одоо бас дэлхийн соёлтой бас нэгдэж очиж би бол ийм уран бүтээлч байна гэж өөрийгөө YouTube-д таниулж, платформудад таниулж тэгээд энэ миний уран бүтээл гэж тэнд таниулж өгж штэ. Тэгээд өгцөн байж тэр дуу дахиад копилогдоод явангууд Facebook сошиал орчноос шууд ингээд блоклуулдаг болчиход штэ одоо тийм болохоор одоо уран бүтээлчдэд бол маш гоё цаг үе ирчээд байна. Тэгээ монголчууд бас нэлээд хоцронгуй л энийг хийж байгаа юм шиг үлээ тий. Хятадууд энэ төр бол аль үжээ бүр ингээд цэгцэрсэн байт юм л.
За ингээд өнөөдөр миний клипүүд нэвтрүүлэгт маань урагдан ирээд манай студид ирээд сайхан яриа өрнүүлсэн та бүхэндээ маш их баярлалаа. За нэвтрүүлгийг дуустал хамтдаа байж нэвтрүүлгээ үзсэн үзэгч та бүхэндээ ч гэсэн үнэхээр их баярлж байна. За ингээд яалтчгүй дуу хөгжим болвол үргэлж хүн болгоны сэтгэл зүрхэнд хоногшин үлдэж өнгөрсөн түүхийг сануулдаг, эргээд бас дурсамж үлдээдэг ийм одоо сайхан аялгаа, ийм одоо сайхан зүйл гэдэг. Тэгээ та бүхэн маань бүгдээрээ бас ийм сайхан уран бүтээлүүдийг сонсож өөрийнхөө амьдралыг бас хөглөж яваасай гэж ерөөе. Pocket App ирээдүгээ бүтээ. Pocket санхүүгийн цогц платформ. Улсын худалдааны салбарт мандайлагч, хямд үнээр тэргүүлэгч, үндэсний сүлжээ, оргил худалдааны төв. Сар шиндээ сайхан шинлээр. Ариг банк модон могоо жилийг худалдааны салбарыг дэмжих жил болгон зарлалаа. Сар шиндээ сайхан шинлээр. Хотод бүрний үйл ажиллагааг дэмжигч Эрдсээр баялаг Ямаровка. Канадын алдарт Jameson брэнд Омега 3 100 жилийн түүхтэй өндөр тунтай хэрэгсний дараа загасны амтгүй. TDB онлайнаар худалдаа хөгжлийн банкны харилцагч болоод Apple Pay-ээр төлөөрэй. Өвлөөсүний өгөөчн илүү. Өвдөх үед тэр өдрийн бүх ажил төвөгтэй болдог. Төрөл бүрийн өвдөлт болон халууралтыг намдаахад МИГ 400 танд туслана. МИГ 400 бид бүрэн уусаж үйлдэлээ үзүүлнэ. МИГ 400 таны өвдөлт болон халууралтыг намдаахад туслана. Эмийн завраас гач нөлөө хориглох заалтыг уншиж эмч эмзүүчээс асууно. Шивэдник зорин ирэж амьдралын тэр сайхан бүхнийг чамд шивний дуралсан бол сэтгэлээ чи бидэнд дэлгэж дуралын тухай дуу чамд бидэнд зорин Баярын та манай хөдөлთა үйлчлэлийн банкны Хоримтлалтай Монгол аяны энэ сарын 50-ны нэг боллоо. Баярын та манай хөдөлთა үйлчлэлийн банкны Хоримтлалтай Монгол аяны 1 сая төгрөгийн хастан боллоо. Хоримтлалтай Монгол аяны супер урамшуул болох байрны эзэн боллоо. Өдрийн хоолны цаг боллоо. Гэхдээ өдөр бүр бидний гарн дээр нэм бактери байдгийг санаарай. Супер баатрууд болж нянгуудтай тэмцэцгээе. Сэвгэр Чингис хаангаа шахаж аваад гараа сайтруулж өтгөнхөөсрүүлээ. Тэдгээр нэм бактериудыг угааж арилгая. Даалгавар биелэгдлээ. Одоо сэвгэрд том савлгаатай боллоо. Нэм бактерийн эсрэг 195 угаалт. Ханаад томо гэдэг чинь яг гинжин уруултай ижил. Ханаад томооны эсрэг дархлаа дэмжих бэлдмэл. Эмийн завраас гач нөлөө хориглох заалтыг уншиж эмч эмзүүчээс асууно. Антибиотик хэрэглэж байхдаа би Лениксийн 3-4 мөрддөг. Эмчилгээний эхний өдрөөс антибиотик ууснаас хойш 3 цагийн дараа доод тал нь 2-7 хоног. Леникс Forte өөрийгөө хайрлаарай. Эмийн завраас гач нөлөө хориглох заалтыг уншиж эмч эмзүүчээс асууно.
Нарзаа усан сүйтэй ижил кальцтай тул өдөр тутамдаа хэрэгэлдэг. Өдрийн кальцийг минь нарзаанд нөхтөгдөө. Хой зөөлөн амттай юм аа. Эрдэн шишин жигнэмэг мистер Оут. Өвлөөсүний өгөөчн илүү. TDB онлайнаар худалдаа хөгжлийн банкны харилцагч болоод Apple Pay-ээр төлөөрэй. Jameson брэнд пробиотик 10 тэрбум ашигтай бактери, 14 төрлийн пробиотик, ДНХ шинжилгээ хийсэн анхны пробиотик. Ариг банк модон могоо жилийг худалдааны салбарыг дэмжих жил болгон зарлалаа. Сар шиндээ сайхан шинлээрэй. Эр хүн байтугай эмэгтэй хүн хүртэл дурламаар байлаа гэж.
Бямбагийнхаа бүжгэлж байгааг харсан чинь одоо эртний хүннүүгийн хатад яг л ингэж сайхан бүжгэлж энэ гоё бие үзэсгэлэнгээр одоо хаадуудын сэтгэлийг татдаг байжээ гэж бодлоо. Тэгээ өнөөдөр маань ямар одоо учир жанцантай өдөр вэ гэхээр эмэгтэйчүүдийн баяр тийм ээ. Мартин 8. Өнөөдөр бол манай нэвтрүүлэгт маш сайхан үзэсгэлэнтэй бүсгүүчүүд ирсэн байна. За мундаг хоёр ханхуу ирсэн байж байгаа. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлэгт бас та бүхнийгаа хүрэлцэн ирсэндээ бид нар маш их баяртай байж байна. Өнөөдөр бол мэдээж олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Тэгэхээр мэдээж телевиз үзэж байгаа бүх үзэсгэлэнтэй бүсгүүчүүдийн гайхалтай өдрийн мэндийг хүргэе. За тэгээд уртцааны гудамжинд хүрэлцэн ирсэн юм чинь бүгдээрээ гоё сайхан пиво уугаад кальписа усаа тулгаж байгаа нэвтрүүлгээ хамтдаа эхлүүлцгээе төхөө. За тэгээд бүгдээрээ сайхан байна. Хүрэлцэн ирсэн эрхэм зочтой баярлалаа. Бүгдээрээ гоё бие барихгүй гоё өнөөдөр ярилцах болно. Одоо сэнтэжтэй баярын Монголын үлдсэн саран баян сайхан бүсгүүчүүдтэй баярын мэндийг хүргье та бүхэндээ. Сэтгэл зүйч Уйс Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Яочин хөгжимчин Баттогт уртын дуучин Октябрь өмгөөлөгч хуульзан ухааны доктор профессор Батчим үндэсний урлагийн их театрын бүжигчин Бямба Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Дэлгэр мөрөн. За тэгээд мэдээж уртцааны гудамжинд хүрэлцээрс маа зочид. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өнөөдөр та нарынхаа илгийг хамгаална. Глюкоз хамтран ажиллаж байгаа улаан нь бол илгийг хамгаалдаг. За ялангуяа алкогол хэрэглэж байгаа манай зочид хэрэглээр амны цангааг бол зүгээр супер тайлна. Бас нэг гоё спонсор байгаа шүү нөхдүүдээ хардаа. Испани 150 жилийн түүхтэй Сан Мигель пив. Шингэн далах. Шингэн далахаа хэдүүлээс ахаа унаа. За мөн дээрээс нь кальпис хоодоо байгаа. За тэгээд мэдээж нөгөө гоё найз нөхдүүд нэг суугаад юм ярьж байхдаа нэг амны зугаа айгуу чухал гэдэг шүү дээ. Тэгэхээр та бүхэндээ зориулаад Индонезийн номер 1 тосон душ тусгай 100-нд Сукраун хамтран ажиллаж байгаа самраа ядад гоё яриагаа өрнүүлье. За яг энэ цаг мөчид дөнгөж сая энд сууж байгаа бүх зочдыг, бүх үзэгчдийг өөр дөрөө төвлөрүүлж чадсан тэр гоо үзэсгэлэнт Бямба хичээс хэлье. За бид чинь сая могоо жилээ өгтөж авсан. Тэгээ саяны бүжгийн дэглэлт магадгүй нэг эмэгтэй хүний гоо сайхан за цаашлаад одоо жил мэлтэйч холбоотой юм шиг. Энэ талаар гоё яриага эхлэв. За юуны өмнө телевизээ үзэн суугаа та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. За саяны энэ хүү бүжиг маань одоо хүннүү гүрний хатад бас могойг шүтдэг байсан юм байлээ. Тэр судалгаан дээрээс үндэслээд Монгол Улсын консерваторийн бүжгийн багш соёлын төрөний ажилтны цэцгээгийн дэглэлт хөгжмийн зохиолч нь Чинбатын хөгжим. Тэгээ манай ятгахч Солонгоо маань тоглосон ийм уран бүтээл байгаа. Тэгээд яг 2024 оны 12 сард Эрхэмсэг оршихуй гэдээ манай Эрхэмсэг хамтлагийн тоглолтын дээр шинэхэн гарсан ийм уран бүтээлээ та бүхэнд танилцууллаа. Тэгээд энэхүү уран бүтээл маань яг л үнэхээр одоо могоо жил маань гарч байна. Могоог ингээд эмэгтэй хүнээр төрслээд хатан гоо үзэсгэлэн те эмэгтэй хүний тэр хүч чадал дотоод гоо үзэсгэлэн гадаад төр төрх бүхнийг илэрхийлсэн юм уран бүтээл болсон. Тэгээ та бүхэн ч гэсэн яг тэрийг бас анзаарсан байна. Маш их баяртай байна. Үнэхээр гоё. Гайхамшигтай гэдэг үг энэ бүсгүүд бол энэ бүжинд сая харагдлаа шүү дээ. Үгүй юм шиг байлаа. Тэр царай тэр алгнууд тэр царай тэр шүдний тэр инээмсэг. Манай бэмбо бол одоо манай үнэхээр үндэсний урлагийн театрын бол нүүр царай бол гарцаагүй юм уу? Одоо та нар одоо том уран бүтээлчдийн тэр клипийн дотор бэмбал гараад байгаа. Үнэхээр манай Монгол улсын бүсгүүчдийн бол нүүр царай болдог л доо. Үзэсгэлэнтэй мөртлөө могоогийн чинь бас дэлхийд дахинд цэцэн ухааны бэлэгдэл гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр манай одоо эмэгтэйчүүд ч одоо энэ хаан хаттуу дандаа төр барихад эртнээс оролцож ирсэн. Тэгээ Бямба маань одоо үнэхээр гайхамшигтай сайхан байлаа. Үнэхээр сайхан байсан. Нэрээ цоны юм да бас могоос нэг эрүүл мэндийн бас бэлэг юмдаг тий. Тийм шүү дээ. Эрүүл мэндийн бэлэг. Ингээ бодохоор нэрээ бид нар амнаас дандаа гоё юм гаргах хэрэгтэй юм шүү. Могоо чи хил амтаа тий. Хилээрээ мэдэрдэг. Хамгийн тийм нэг мэдрэг тий. Тэгэхээр энэ жил бол их гоё жил. За дээрээс нь өнөөдөр уртцаагаан бол бүр гоё болох нь. За өнөөдрийн хувьд бол мэдээс салбар бүртээ гоё манлал болж байгаа юм гайхалтай бүсгүүчүүд тэр дунд бас хоёр нэг сайхан залуу сууж байгаа. За яг одоо үргэлжлүүлээд бас дараагийн зочноос гоё. За зочтой нэрээ танилцуулъя. Миний 100 гарт сууж байгаа энэ сайхан бүсгүй болохоор
Манай одоо Увс Баруун аймгаас одоо ирсэн алдарт одоо уртын дуучин Октябрь гэдэг сайхан бүсгүй байсан байна. За дараачих маань зочин болохоор одоо алдарт хуульч одоо манай үзэгчид бүгд мэднэ л дээ. Одоо янз янзын одоо эмэгтэйчүүдийн тухай хуулийн зөв гаргалгаа хүмүүсийг одоо танин мэдүүлэхийн талаар маш их зүйлийг хийж байгаа алдарт хуульч Ноён Батчаа байсан байна. Подкастыг сонсох үнээр дуртай. Хамгийн чухал зүйлүүдийг лайк, шеэр хийдэг шүү. 200 мянган шууд түгээдэг шүү. За би Бямбаага танилцуулъя. Бямбаага би маш мундаг сайхан бүжигчин гэд харж ирсэн чинь сүүлдээ кинон тоглоод ямар одоо актер бас мундаг эротик эротик бүтээч. Дээрээс нь одоо манай Бямбаагаас бол асар их авьяас гарах юм байлээ. Цаашаа бол одоо Бямбаага бол одоо ярих болоогүй. Цаашаа одоо зөндөө л авьяас гарах юм шиг байлаа. Бямбаатаа бол үнэхээр одоо бид нар шүтж байгаа шүү тань. За дараагийн эмэгтэй зочин бол ялангуяа Монголд за ардын хөгжмийг тийм ээ улбаалan хүндэтгэн өвлгүүлж байгаа тийм нэг сайхан бүсгүй байгаа. За Ёочирчин Батхтагч. За соёл урлагийн их сургуулиас 10 гаруй жил бол яг Ёочрын чиглэлээр бас багшилж байгаа. Ийм сайхан бүсгүй үргэлжлэн иржээ. Ёочрын тэр олон утсыг яаж ингэж оронч ингэж 142 142 утас хийж байгаа шүү дээ. Эрхэм нөхдөөдөө тэрийг ингээд он гэдэг бол үнгээр асар их авьяас тий. Нэг өнгө алдах эвгүй л орно шүү дээ тий. Өнгөний хувьд бас хэцүү шүү дээ наад тий. Гэт ярих нь шүү. Хамгийн гол цэврээрээ тоглохыг. За дараагийн зочин бол өнөөдрийн нэвтрүүлэгт бас нэгэн сайхан чимэг болсон. За Дэлгэр мөрөн ах бол сүүлийн үед бас нэг өөр салбарт нэлээд мандалж явж байгаа гэж би сонслоо. Тэр талаар бас гоё ярилцсанаа бүгдээрээ. За дараагийн зочин бол мэдээж ялангуяа сошиал дээр бидний сайн мэдих нэрээ нуудлсан захидал. Тийм захиа группийн үүсгэн байгуулагч. За миний мэдхээр бараг 11 12 жил бол яг сэтгэл зүйчээр ажиллаж байгаа үйлсэд маань хүрэлцэн ирсэн байгаа. Мөн баярын мэнд хүргэе. Мөн баярын мэнд хүргэе. Үйлс. Тэгээ нэргээ ярьсан чинь шууд үүсдээсээ бас үргэлжлүүлээд яри. Мэдээж хүний нөгөө дуудах нэр их чухал байдаг. Энэ нэрийг хэн танд өгөө? Ямар утга чанартай? Адил нэр байдгүй Монгол. Монголд бол хэдэн жилийн өмнө 51 үйлс гэдэг нэр байсан. Зүгээр үйлс одоо төгөлдөр ч юм уу, инх үйлс ч юм уу гэх мэт нэрнүүд бол зөндөө байдаг. Тэгээд миний одоо нэр бол миний их барьж авсан эмч Гавьяат эмч үйлс эмч маань нэр юм байгаа. Тэгэхээр би сая яг дотор тэгж бодчихсон. Тэгээ айгүй гоё өрөөлтэй үйлс эмчтэй одоо яг нэг байранд амьдардаг, нэг орцонд. Бүр тийм ээ. Тэгээд эмчтэйгээ уулзах юмсан гэж айгүй хүсдэг байсан. Тэгээ ээж маань яагаад энэ эмчээ маань нэрийг өгсөн гэхээр ингээд одоо хамт олон дондоо маш их юм хүндлэгдсэн хүнтэй ингээд одоо дээд доод гэхгүй бүгднтэй нь яг энэ ижил тэгш хайрцдаг тий. Үнэхээр хүний дээд юм байна. Миний охин ч гэсэн ингэж одоо тий ийм хүн болоосаа гэж одоо тэр нэрийг өгчээсэн юм билээ. Ямар гоё юм тий. Хүн ээжтэйгээ хамт нэгэн биеэр дор амьдардаг юм биш тий. Өөрсдөө маань одоо хамгийн гол хийж байгаа зүйл юу гэхээр нөгөө ямарваа нэгэн зүйл ингээд хүний сэтгэл санаа янз янзын тэр тархин доторх их олон нууц байж байгаа шүү дээ. Тэр олон нууцыг тайлж гин